веган дайета болсон гэж юу хүмүүс надаас айгүй олон хүмүүс мэддэг хүмүүс намайг мэддэг байсан. Тэгээд айгүй олон хүмүүс чи яагаад веган болцсон бэ гэж зөндөө асуудаг. Хүн болгонд ингээл би тэгсэн юмаа гэдэг айгүй зовлонтой. Тэгээд би олон жилийн өмнө веган дайеттай байсан. Нэг өсөндөө ногоо хоолтой 9 жил болсон. Яг хөө тэр үедээ бол би өөрийнхөө хэр чинээндээ л одоо тофу одоо тэр шоштэй юу гэлээ нөх химэл тэ юу энтрэ зөндөө иддэг байсан. Тэгэл аминдаа би хэрэгэлдэг л байсан. Гэхдээ би бас тухайн үедээ жоохон буруу хоолсон юм шиг байгаамаа. Тэгээд яасан гэхээр ингээд тэр үедээ миний одоо төмрийн хэмжээ амар багассан. Тусан дахь төмрийн хэмжээ багассан. Ингээл толгой эргээл бүр ямар ч хүч тамиргүй болоод ядраад бүр бараг депрессэнд орох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг гэсэн. Тэгээ сүүлдээ би яг ямар нэгэн тийм эрүүл мэндийн шалтгаанаар буцааж мах идэх болоод одоо махаа идснээс хойш 6 сарын дараа яасан бэ гэсэн чинь миний булчин айгу чангараад хатуу болоод тэгээд ерөнхийдөө веган дайетаар 9 жил явсан би буруу хоолсон гэж хэлсэн тий. Тэгэхээр веган дайеттай хүмүүс минь уучлаарай. Яг та нар зөв хооллоод булчин маас чинь чанга байгаа сайн байна. Миний хувьд бол би бас буруу дутуу хоолсон учраас тийм асуудал гарч ирсэн. Тэгээд одоо хөгшөр тусмаа юу ойлгож байна вэ гэхээр биднэрт одоо хөгшөр тусмаа хүнд булчин хэрэгтэй гэдэг юм байна. Булчингийн масаа алдна гэдэг бол тэгэл ерөнхийдөө одоо нөгөө ертөнц рүү явахын одоо хамгийн амархан ойрхон дохион юм байна гэдгийг бол би маш сайн ойлгодог болсон. Тийм болохоор одоо би дахиж веган дайет руу орохгүй. Гэхдээ мэдээж хэрэг махыг тодорхой хэмжээнд идэнэ. Одоо баланстай хоолно гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг ер нь бол яагаад веган би болохоо болсон бэ гэдэг хүмүүс иймэрхүү хариулт өглөө. Тэгэхээр одоо ер нь бол бас уураг хүний биед ямар хэрэгтэй вэ? Одоо бол өглөө болгон би бүр өндөг иддэг, 2-3 өндөг иддэг тий. Тэгээд одоо махаа иддэг. Гэхдээ одоо аль болох нүүрс усаа идэхгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ баг зэрэгээр идж байгаа идэхгүй байж болохгүй. За тэгэл тийм л байна. За бай.